За сүйдэрнүүс сайтын зүгээс Баянзүрх дүүргийн 43 дугаар хороон дээр ирсэн байна. За та бүхэнд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны харуулъя. За яг энэ 76 дугаар байрны хажууд барилдаг. За ингээ блокоор хороог 3 давхар болох ажлыг хийж байгаа юм шиг байна. Ийм өчтгөн замтай төлөвлөлтийн хувьд өнөөгийн нөхцөл байдал ийм давчигхан 2 машин зүрх боломжгүй. За зинчи яг хэдэн онд барьжилаа. Тэ одооноос 4-5 жил өмнө ч л нэг тиймэрхүү байсан шүү дээ. Чи бидний чи манай газар мазар гэдэг. Чи энэ нэг ийм цэнхэр хашаатай тэг гэр барьсан. Тийм юу байсан баг. Тэгээд сүүлдээ гэрэнд байхгүй тэг байрлал бахраалаад тэгээд бид нар эсэргүүцчихсэн. Тэгээд дийлээ. Өмчлөлийн газар очсон. Тий, өмчлөлийн газар гэдэг. Энэ одоо айгүй давчигхан зайтай. Давчаа тэгээд уул нь яг ингээд энэ явган энэ зам энэ машин зам хоёр ингээд орцсон байхгүй. Анаас энэ нүг эзэмшлийн газар гэхээсээ уул анханасаа эхлээд энийг ингээд эзэмшил цуцалж явах хэрэгтэй байсан байхгүй. Бид нар уул нь тэгж бодож байсан. Тэгээд дийлэхгүй шүү дээ. Нэг давхар барина гэдэг эднес чинь нэг тэгээд нөгөө буулгах гэхлээр нөгөө хамаг яатсан гээд тэгээд дүүргийн юун дээр өгөөд тэгээд бид нар нөгөө газрын алба дээр бичиг өгөө тэгээд ингэ чинь энэ байрныхан одоо энэ байр орсон сурч мөрч бид нар нийлж байгаа төгсөн байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг давхар зөвхөн барина гэдгсэн чинь одоо ингээд дээш ингээд барихгүй гэсэн чинь нойлонгоос хойш ингээд дээш ярьцгаахгүй. 3 болчиход шүү дээ. Тий. Одоо ингээд нэг давхар байсан юм уу? Тий, нэг давхар барина одоо өөр барихгүй гэдгийгсэн чинь дараад нь харин ингээд 2 давхар болоод тэнгуүтээ ингээд дээш ингээд тэр айл нь тэр өөрөө тэр биш шүү дээ. Тийм 3 давхартай айл. Тий 3 давхартай айл нь дээ. Тэр хороогоор дамж орд юм биш үү? Дотор талаараа. Тий, тийм бахаар тэгж орд юм шиг. Савар энэ хорооны блок юм уу те? Тий. За өндөрлөж байгаа юм уу? Царигч гаргахгүй. Дээврийн янзлах гад. Хорооны дээврийг үү? Тий. За. Та нартай болвог асуудал шүү. Зүгээр яг энэ оршин суугчдын энэ хажуудалд ингээд ийм хороо. Одоо яг энэ 3 давхартай ойрхон байгаа. Тий. Тэгээд ийм төлөвлөлт гэдэг талаасаа манай сайт хандсан. Тэгээд энэ ажил нь бол явагдаж байгаа маань тий. 3 давхар өргөдөж байгаа юм яаж юм бол? 3 давхраа дээврийн янзлангаа одоо ч нэг 3 давхраа гарцсан байсан шүү дээ. Тий. Тэрийг одоо дээврийн янзлаа доотлох нь ингээ гүйцэх гэдэг байгаа байхгүй. 3 давхарт бол энэ жилээс 3 давхар болгож байгаа юм тий. Гүү. Өмнө байсан 3 давхар. Байсан. Зөв. 3 давхрыг сайжруулж ингэсэн үг тий. Тий, сайжруулаа. Одоо энэ өнгөсөн алд бүр энэ авийн юу өнгөсөн алдагдуулаад байгаа байхгүй. Дотор өрлөг гэсэн. Өрөө гоодлээ. Энэ авийн одоо энэ ингээ муухай харагдаж байгаа шүү дээ. Тийм байт. Дуусгаад. Сайжруулах гал тий. Сайжруулах гал. Түүнээс одоо дээврээр баригдсан дээшээгээ байрна гэж байхгүй шүү дээ. Байхгүй. За дээшээ бол барихгүй байна. Оршин суугчдаас нь дээшээ барих болов гэд бас нэг тиймэрхүү зүйл хэлээд байгаа. Гэтэ анханасаас төлөвлөлтийг бас зөв хийчихгүй ингээд яг энэ давчгах ингээд энэ байртай ингээд хаяа залгаа харагдаж байгаа байдал нь одоо танах энэ 3 давхарт байлаа гэж бодоход ингээд нэг хорооны барилга ороод ирвэл цонхон онгоолгоод баг хороогоороо дамжаад орчих гээд байгаа зү. Ер нь тийм байгаас одоо тэр айлыг харж байна. Одоо өчнөө жил одоо ингээд яригдаал байгаа асуудал. Тэгээ одоо яач болохгүй. Тэгэл хорооны үйлчлэгийг ойртуулж байна гэдэг байгаа шүү дээ бас гэж. Оршин суугчдын энэ гомдол мэдээллийг л баталгааж болох гал явчих. Энэ хорооны хүн байна уу? Хариуцж байгаа. Өнөөдөр амарч байгаа. Энийг дээшээ гаргаад яг ямар юуг нь яаж байгаа юм бол харж болох уу? Зэрч харуулах боломжгүй юу? За баярлалаа. За Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо. 3 давхрынхаа дотоод өрлөгийг хийж байгаа, засварлаж байгаа гэж байна. За иргэд бол одоо дахиад 4 давхар болох гэдэг юм биш үү гэсэн юм байдлаар хандсан юм аа. Тэгээд энэ засвар үйлчлэгээ хийж байгаа хүмүүс бол тийм байхгүй гэж байна. Тэгээд нөхцөл байдлын хувьд ингээд 2 байрны голоор ингээд нэг гинэ замтай зурж явна. За наачнаа мөрх энэ 76 дугаар байрны
Яа хажууд. За энэ хоёр бол ингээд ийм ойрхон зайт. За ингээд 3 давхар нэг иймэрхүү. За өнөөдөр амралтын өдөр таарсан байгаа учраас хорооны эрх бүхий албан тушаалтнууд бол байхгүй байгаа. За тийм учраас бид бас ажлын өдөр ирж бас тайлбар мэдээллийг авъя. За өнөөдөр 2026 оны 4-р сарын 6-ны өдөр даваа гараг. Тэгэхээр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны удирдлагуудаа уулзаж за энэ хорооны барилгатай холбоотой өргөтгөл хийгдэж байгаа асуудал дээр тайлбар авъя. Орчин суугчдын бас зүгээс бидэнд хандсан байгаа. Тэгэхээр мэдээж яг энэ Баянзүрх дүүргийн 43 дугаар хороотой ойролцоо 100 м-ийн ойролцоо бол энд ингээд ийм хоосон ийм газар байж байгаа. За тэгээд ингээд хоёр гинэ замтай. Уг нь бол иймэрхүү автомашины зорчих эрхэнд халдахгүй байршилд энэ хорооны барилгыг барих боломж байгаагүй юм уу гэдэг асуудлаар бас бид нар тайлбар тодруулга авъя. Тэгэхээр зайлшгүй бас мэдээж хорооны барилга хэрэгтэй байсан байж болно. Гэхдээ бас энэ оршин суугчдын хилээд байгаа зүйл бол 76 дугаар байрны яг ингээд хаяа залгаад баг ингээд цонхоор нь нэвтрээд орох боломжтой. Ийм ойрхон зайтай. Ингээд баригдаад ашиглалтанд ороод ингээд өргөтгөлийг бас хийгээд байгаа. Тэгээд цаашаа бас дахиад 4 давхар болох үедээ гэсэн юм санаа зовнил оршин суугчдын зүгээс бол бидэнд хэлж мэдэгдсэн. За тэгээд тэр цонх энэ хоёрын хоорондох зайг бас өмнө үзүүлж ирсэн. За ингээд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны удирдлагуудтай уулзаж энэ асуудлаар бас тодруулга мэдээлэл авъя. За орцгоё. За Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо. Засаг дарга мөнх заяа. За үзэгчдээ бид Баянзүрх дүүргийн 43 дугаар хороон дээр орж ирээд засаг дарга мөнх заяатай уулзаад байж байна. За тэгэхээр та энэ 76 дугаар байрны оршин суугчдын энэ байшинтай ойр ингээд хорооны барилга баригчлаа гэдэг энэ асуудал өмнө нь танд ирж ирсэн үү? Ер нь ямар мэдээлүүд өгд юм бол энэ барилгыг танай хорооны барилга юм уу? Эсвэл туризмийнх юм уу гэдэг дээр тайлбар өгөөч. За. Манай 43 дугаар хороо бол 25 дугаар хорооноос салсан. Одоо 4 жил болж байна. Энэ яг хорооны энэ байр маань иргэний өмчлөлийн байр ахгүй юу? Тэгэхээр нөгөө дүүрэг маань түрээсэлдэг. Түрээсийн байр гэсэн үг. Энэ объектын эзэн өөрхөн байгаа. Дүүрэг түрээсээ төлж манайх төрийн үйлчлэгийг явуулдаг. Бүхэлдээ түрээсэлдэг гэсэн үг. Тийм. Энэ нэг давхар баруун жигүүрээ болохоор өрхийн имлэг маань зүүн жигүүрээ хороо. Хоёр давхартаа манай ажилтаа албаагч нар, зэбэнэр хэсгийн ахлагч нар суудаг. Энэ айл маань 3 давхартаа өөртөө амьдардаг. Тийм. Энэ юуны 3 давхартаа өөртөө амьдардаг. Тийм, өөртөө энэ объектын эзэн, өмчийн эзэн маань өөртөө амьдардаг байх. Амралтын өдөр оршин суугчдаас мэдээд ирсэн. Яг ингээд нөгөө блоккууд ингээд портер машин дээр зөөцсөн. Дахиад өргөхөд 4 давхар болох гэж байгаа юм биш үсттэй. Энэ дээр нэг тайлбар мэдээлэл аваад өгөөч. Төвхтэй байд юм аа гэд ингээд юм яриадсан байхгүй. Тэгэхээр бид нар за ажлын өдөр хорооны засаг даргатай уулзч бас энэ асуудлыг тодруулъя гэд тэгээд орхицсан байж байгаа. Тэгэхээр та бүхэн бол түрээсэлдэг юм шүү дээ. Хороо яг хідэн ажилтан албан хаагчтай бай. За манай 43 дахь хороо бол одоогоор 2 хэсгийн байцаагч оролцуулаад нэг 27
ажилтаа албаагчтай ажиллаж байна. Өөрөх маань бас тэр хавцаа ингээд нийт 50 гаруй. Өстө өөрөх хороо цагдаа 43 доо хороо төрийн анхны шатны үйлчлэгийг иргэдтэй үйлчилж ажиллаж байна. За засаг даргын өрөөнд ороод ирсэн. За нөгөө 76 дугаар байр ингэж харагдаж байна. За ингээд зам. За энэ хажуу талын энүүгээр л одоо машин тэрэг явах их хүндрэлтэй гэдэг юм да тий. Чи томоохон машин хоёр талаараас ороод ирвэл тэгэл хэцүү юм байна тий. Тийм байна. За ингээд за энэ бол хорооны яг үндсэн бол барилга биш юм байна. Түрээсээр байрлаж байгаа. 4 жил болж байгаа гэсэн тий. 4 жил болж байгаа. Одоо нэг Баянзүрт 44 дугаар хорооны газрын байрчил харагдаж байна. Оршин суугчдаас бариулахгүй гэж хэлсэн гэж ярьж илээ. Тийм би энийг бас сонсч байсан. За манай энэ 43 дугаар хорооны онцлог өөрөө айгу барилга байгууламж ихтэй шигүү ийм хороо байдаг. Нийт 14,000 хүн амтай 17,000 хүн амтай 4,300-аад өрхтэй. Айгу жижиг га газар ийм шигүү хороо л да. Тэгэхээр бас нөгөө автозамын одоо нөгөө жишээ нефт гарах хөдөлгөөн энэ айгу асуудалтай. Галын машин, эмнэлгийн машин эднэр ороход бас л төвхтэй хороо. Одоо анханасаа эргэлт өдр муутай юм шиг. Том машин бол хэрэг ороод ирлээ гацгаа. Бас хэцүү шттэ нөгөө хог тээврийн машин эднэр маань 7 хоногт 2 гэрээтэй хог тээврээ ачихад бас асуудал гарна. Хаана бүх хотхон байруудтай ерөнхийдөө жоохон асуудалтай байдаг зам дээр бол. Иргэдийн зүгээс бол яг ийм зүйлийг л яриад байна. Энэ бол хорооны барилга гэж ойлгох юм байна. Дээрээс нь яагаад хороо яг ийм автозамын энэ нөгөө талын урсгалыг ингэж хааж тий. Тэгээд хажуудлынхаа 76 дугаар байртай бүр ингээд нийлээд ингээд өргөтгөл юм шиг харагдахаар бараг цонхоор нь даваад төрийн үйлчлэг авчих боломжтойгоор ийм байна гэд дөрөв шоглож яриад байна л да. Ийм байж болд юм уу? Энд яагаад газрын зөвшөөрөл өгөж энэ барилгыг бариулах болсон юм бэ? Гэт ингээд энэ асуудлуудыг судлаач гэдэг л тэгсэн юм л да. Тэгээд нэгэнт ингээд баригдсан барилга. Тэгээд дээрээс нь дахиад блок өдр зөөгөөд өргөдөх гэж байна гэдэг ийм асуудлуудыг хэлсэн байхгүй. Тэгээ амралтын өдөр ирсэн яг л блок зөөгөө үзсэн. 4 давхрыг бол яахгүй 3 давхртай өдөр блок бас нэг тусгаарлах өрөөнүүдийн хаана их гэж байгаа маа гэсэн тийм зүйлийг бол блок зөжсөн иргэд бол хэлсэн юм л да. Энэ яг нөгөө эн чинь нөгөө өмчлөлийн газар энэ объект нь ч гэсэнтэй өмчлөлийн хэмжээ энэ яг эзэн нь хэдэн давхар болгож өргөдөгч байгаа 3 болох юм уу 4 тэрийг бол мэдгүй. Бид нар бол түрээсээ үйл ажиллагаа явуулж байгаа болохоор түрээсээ сар тутамд гэдэг юм удирдалтаа дүүрэгтэйгээ яаж гэрээ хийсэн тэрнгээрээ түрээс мөнгө төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрнээс яг энэ дээр одоо хэдэн давхар болж нэг хорооны үндсэн байр бол биш юм чинь тэр хувь хүний өмчлөлийн эзэн барилга байгууламж өргөтгөлөө хаанасаа зөвшөөрөл авсан энэ хүн чинь тийм л учиртай байхгүй юу? Тэр манад хороо бол үйл ажиллагаагаа л явуулж байгаа түрээсээр. Тэгэхээр энийг бол сайн мэдэхгүй шүү дээ. За 76 дугаар байрны 3 давхар. За ингээд ийм ойрхон зайтай баригдсан барилга байна. За одоо энэ цонхыг онгоолвол ийшээ бол ингээл нэвтрээл дамжаал 3 давхарлан хаал доошо хороо. За нэг ийм хотолволт тийм алдаатай бодлого гэж хэлнэ да одоо нэг ч одоо ингээд зөвшөөрлийг өгчдөг барилга барих. Улс бол одоо энэ тохиолдолд энэ хүү одоо газрыг үнэлж аваад энийг нэг хоёр игнээ зам болгоод энд нэг оршин суугчдын нарлаж суудаг орчин болгоцсон бол болох байжээ гэдэг ийм зүйлийг өгч байгаа шүү. За тэгэхээр нэгэнд одоо ингээд баригдчихсан хувь хүний өмчлөл тийм болохоор болоо энийг одоо нураах боломж байхгүй. Гэхдээ иймэрхүү алдаатай зүйлүүдийг дахиж бас барихгүй байх талаас нь л энэхүү сурвалжлагыг бас хүргэж байгаамаа. За ийм ойрхаараа ингээл
ийшээ ингээл даваад орчих юм шүү дээ. Чи аюулгүй байдал талаасаа ш тэр. Иймэрхүү байна да. Дүүргийн өдрөлгуудыг сайн таньдаг хүн л одоо энд газар аваад байшин барих боломж, зөвшөөрлийг авах боломжтой гэж иргэд бас ярьж лээ л да. Тэгээд ингээ өөрсдөө ил гараа дээр хийхээр их айц үсттэй байна гэд ингээд яриад байгаа байхгүй юу? Энэ дээр ингэдэг юм билээ. Одоо энэ манай 43 дугаар хорооны яг энэ болохоор ингээд бүр нөгөө анханасаа 90 онд дан гэр хороол хашаа хороол байсан гэсэн. Тэгэл нөгөө иргэн болгон нөгөө иргэний өмчлөлтэй тэгэл нөгөө төлөвлөөгүй барилга байгууламжаас олоод зараал үрээлтэй. Тэгээд янз бүрийн хотхон тэгэл ийм байр болоод бүгд ийм байр хороол болсон. Тэгэхээр энд маань бас л одоо манай энэ объектын эзэн маань бүр аав нь л ах байсан гэсэн. Аавынх нь газар аавынх нь хашаа байшин байсан. Тэгээд охин дээр нэрээд өөрөө объект олгоод ингэж би сонсч байсан. Объектын эзнээс бол. Объектын эзэн ямар хүн байд юм? Юу гэдэг хүн байд юм бол? Манай энэ объектын эзэн болохоор одоо яг тийм ажил мэжлэн бол мэдэхгүй байна. Тийм 3 давхартай амьдэрдэг. Хороод бол уулзчлах юм байна тийм ээ. Болно. Гэхдээ тэм дүүрэг мөрөгт ажилдаг хүн биш. Зүгээр л нөхөртөөгөө хоёлаа айр зур юм аяг л авчдаг хүн байдаг шүү дээ. Яг тэм тогтсон дүүрэг мөргийн төрийн албаа гэж ямар ч юм байхгүй. Анхын барилгач өөрөө. Хэдийгээр төрөсөлт юм бол одоо энэ өрхийн имлэг, хороо, нийт энийг объектыг хэдэн метр квадраттай? Тэрийг бол систем мэдгүй дүүрэгтэй эн чинь гэрээ хийгээд хороо бол үйл ажиллагаагаа л явуулж байгаа болохоос дүүрэг маань энэ хувь хүнтэйгээ өмчийн эзэнтэй хитэн төгрөгөөр хийдий яадаг гэдэг нь өстой тэр мэдгүй. Ямар ч юм 43 дугаар хороо бол энэ хорооны энэ үйл ажиллагаа явуулж байгаа байр бол хорооны өөрийн байр биш түрээсийн байр. За энэ бол ингээд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны түрээсийн байр гэж байна. За ингээд засаг даргатай нь уулзсан мэдээлэл авсан. За ингээд гаднаас орж ирээд нэг давхар. За ингээд энд хорооны засаг дарга мөнх цэгийн өрөө. За ингээд бусад өрөөнүүд. За ингээд хоёр дахь хурлаг байна. Хоёр дахь хурлаг гарангууд газар мэрэгжилтнүүд нь эндээ ингээд суучдаг юм байна. За ингээд за энэ объектын эзэн энэ хаалгаар гараад ингээд 3 давхарт гэрн байдаг гэж байна. Тэр энэ бүрэг таалга. Нэгсэнтэй хорооны байраар байнгын нэвтэрж орж гарч явт юм байна. Ер нь бас энэ асуудлыг бол та дүүргийнхаа удирдлагууд дөрөв хэлж ойлгуулж цаашаа явж л байгаа бах тийм ээ. Одоо нэг өөрсдийн гэсэн хорооны байртай бол энэ ингээд харахаар ч нэг хорооны барилга 43 дахь хороо гэдэг ингээд явцсан болохоор хажуугаар нь зөрж байгаа мэдхгүй хүмүүс ч гэсэн энэ хороо нь өөрсдөндөө ингээд давуу байдал болгоод ингээд хоёр замын урсгалыг нэг замыг хаагаад тий хажуу талын барилгатайгаа хаяад ингээд залгаад ингээд хорооныхаа барилгыг барьчлаа гэж хардсан юм байна. Тийм бас иргэд чинь тэгж л харж байгаа л да. Хороо нь өөрөө ингээд замын гол. Ерөнхийдөө ингээд харуул би бас ингэж бод яг 4 замын уул зүрийн голт ч юм шиг тийм байгаа. Манай яг энэ иргэний өмчлөлийн газар чи яг тэгж харагддаг байхгүй. Тэгэхээр бас нарийнхан хаа нээшээ явахаар бас ингээд айгүй нарийнхан замтай хойгоороо. Тэгэхээр нөгөө ажнаад 76 ч өөрсдөө бас 200 гаруй өрхтэй хойтлын бас байрнууд ч гэсэндээ хотхон төлөвлөлттэй байрууд чинь айгүй нарийнхан замтай болохоор бас л тэн дээр гомдол ирдэг. Ер нь тэгээ шинэ хорооны байр хизээ ашиглана. За манай хороо бол 26 онд нийслэлийн төсвөр шинэ өрхийн байр, хороон байр гэсэн төсөв санхүүгт суугдсан байгаа. Тэгээ бид нар одоо ямар ч гэсэн энэ жил шинэ байртай болох гол үзээд шүү дээ. Тэ өөрийн гэсэн. Тэгтээ ойрхон энэ хавьда одоо газар өрн ямар хөө хоосон газрууд бол их байд юм байна. Тийм манайх чинь 17 иргэний өмчлөлийн газартай шүү дээ. Тэгээд хашаатай зарим нь дутуу баригдсан барилгатай хамгийн багадаа 0.300-аас ахуулаад хамгийн том нь 8 айлаар юу 8 айлын газартай тийм 17 байршил иргэний өмчлөлийн газартай. Тэднээсээ судалж байгаа л. Тийм тэгээд үгүй одоо нөгөө манайх чинь болохоор нөгөө шууд худалдаа авах гэхэр чинь яг л бэлэн байр авах төсөв санхүү суудсан болохоор тэгээ бас ганц нэг юм хараал байж энэ жилдээ бол шинэ байртай болно гэж зарцсан байгаа. За ийм л нэг хорооны түрээсийн байрны
бодит нөхцөл байна да. Гээд 3 дахь гурт нь бол нэг энэ объект ийдсэн. Тэгээ хороо нэвт гараад тэгээд гэрлүүгээр ордог гардаг ийм зүйл байгаа. Тэгэхээр амралтын өдөр харсан шүү дээ. Энэ хаалга онгорхоо. Тэгээд энэ дүүргийнхэн хорооны зүгээс энэ өргөтгөлийн ажлыг хийх гэж байна гэж иргэд мэдээлсэн. За тэгтэл энэ хаалгаар блок зөөж ирсэн энэ 3 дахь гурт амьдэрдэг айлынх нь юм байна. Хороогороо дамжиж гарчдаг. За тэр үний талаарх мэдээллийг бас бид хорооны зүгээс авъя, уулзъя гэсэн. За бас иргэний асуудал учраас өгмөргүй байна гэж. За нөхцөл байдлыг бол яг газар дээрээс нь бол ингээд ийхүү тодрууллаа. За энэ Баян зүрх дүүргийн 43 дугаар хороотой ойрхон 100 метрийн цаана ингээд хоо хоосон газар байж байгаа. Энэ мэдээж бас нэг иргэний өмчлөл. Ерөнхийдөө энэ бол ингээ хоёр игний замыг хаагаагүй. За тэгээд ийм хоосон ийм зогсоол хэлбэрээр одоохондоо ажиллаж байгаа байдал байна. Ерөн бас энэ хорооны барилгыг ингээд барих ажлыг бас ингээд хийхдээ энэ олон нийтэд нь буруу төрөгдөл үүсгэхээр ийм газарт хорооны байрыг одоо байлгамааргүй байна гэдэг олон нийтийн шаардлага бас зүг гэж би бодож байна. Тэгэхгүй бол энийг ч одоо нөгөө энэ хороо нь өөрсдөө дур мэдээд ингээд хоёр игний замынхаа нэг замын игнийг хаагаад барьчихлаа гэдэг ингээд олон нийт ийм буруу ойлголт мэдээлэлтэй байд юм байна. За бид өөрсдөө хорооны засаг даргаас нь тодруулахад бол түрээсээр ингээд үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм зүйлийг хэллээ. Тэгэхээр олон нийтэд мэдээллийг бас баталгааж болох үүднээс ингэж хүргэлээ. Тэгэхээр иргэний өмчлөлтэй газар дээр бол одоо ямар нэгэн асуудал үүсгээд ямар ч боломж нөхцөл байхгүй. Анхнаас нь зөвшөөрлийг өгч гисэн тэр удирдлагуудтай холбоотой асуудал гарч ирнэ. Тэгэхээр эн чинь мэдээж бүр 20-30-аад жилийн өмнө ингээд авцсан байсан газар гэж ярьж байна. Тэгээд ойролцоох айлууд нь бол ингээд барилга байшин бариулах гад ингээд газараа холгодолдоод явцсан. За энэ айлын газар бол үлдсэн байж байгаад ингээд объект болгосон гэдэг ийм тайлбарыг өгч байна. За тэгэхээр сүүдэр нүүсийн сурвалжлага бол энэ мэтчлэн олон нийтийн бас төдийлөн мэдэхгүй байгаа тэр нууцлагдмал асуудлуудыг ингэж очиж сурвалжлах болно. Тэгэхээр дараагийн сурвалжлагаар уулзлаа. Түр баяртай.